За сайн бацгаана уу та бүхэнд бүгдээрэнд нь өглөө өдөр орой минь хүргэе. За энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд генетик эрүүл мэндийн талаар уншсан номоо хуваалцахаар шийдлээ. За тэгээд яагаад энэ номыг ер нь та нарт олон нийтэд хуваалцахаар шийдсэн бэ гэдгээ товч тайлбарламаар байна л да. За ер нь номыг уншиж байгаа хавцад бол энэ ном дээр гарч байгаа гол санаа маань миний нөгөө хувь хүний үзэл хандлага. За тэгээд бодож явдаг зүйлстэй маш их таарчилсан. Дээр нь үүн дээр нэмдэг нь миний бас бодит амьдралын амьдралын бодит кейсүүдтэй ч гэсэн бас холбогдож тайлбарлагдаж болж исэн. За тэгээд дээр нь олон нийт илүү олон хүмүүс мэдээсэй гэсэн ийм зүйлсүүд маш их байсан учраас би энэ номыг ерөөсөө өөрөө уншсан номоо олон нийтэд нь хуваалцах зүйтэй юм байна гэж бодож энэ хүү бичлэгээ хийхээр шийдсэн юм аа. За ингээд номын маань нэр юу вэ гэхээр The Genetics of Health: Understand Your Genes for Better Health буюу эрүүл мэндийн генетик. За эрүүл байхын төлөө генээ ойлгох нь гэдэг ийм нэртэй ном байгаа. За ном маань бол номын зохиогч маань Sharad P. Paul гэдэг нэртэй арсны хорт тавдрын эмч ийм хүн байгаа. За тэгээд номныхаа үндсэн хэсэг рүү орохоос өмнө би та бүхэндээ ер нь энэ зохиолч яагаад энэ номыг бичих болсон талаар тэгээд ер нь энэ ном дээр гарч байгаа генетик, ген, эпигенетик гэдэг ийм ойлголтууд яагаад исэн. Тэгэхээр энийг бас энэ талаар бас суур мэдээлэл өгөх зүйтэй гэж бодож байна. Одоо ингээд юу яа номыг зохиолч маань яагаад бичих болсон талаар хэлье. За зохиолч маань бол ер нь Sharad P. Paul гээд Шинэ Зеландын арсны хорт тавдрын эмч хүн байгаа. За тэгээд сүүлд бол ажиллаа хийж хавцтай генетик судлал руу нэлээд нарийн орж судалгаа шинжилгээ хийсэн ийм туршлагатай эрдэмтэн хүн байсан. За эрдэмтэн хүн байгаа. Тэгээд энэ хүн маань 3 үед амьдсан эмч юм байлээ. Өвөөний эмч, аавны эмч, өөрөө эмч. За тэгээд энэ хүн бол энэ номыг гаргахдаа өвөөгийнхөө эмчилж байсан өвчтнүүдийн түүх, аавынхаа эмчилж байсан өвчтнүүдийн түүх, өөрийнхөө эмчилж байсан бол эмчилж байгаа өвчтнүүдийн түүхтээр суурилж тэдэр дээр дүн шинжилгээ хийж гаргаж ирсэн ийм ном байгаа. Тэгээд ер нь генетик яаж ген яаж ажилдаг, эпигенетик гэж яг юу вэ? Эпигенетикийн аргаар хүмүүсийн ген өвчлөл ямиг яаж тодорхойлж, тогтоож бас өөрчилж болдгийг бодит эмчилгээн дээрээ суурилж нотолж гаргаж ирсэн ийм эмч. Тэгээд тэрэн дээрээ суурилж бас энэ номыг гаргасан юм байлээ. Тэгэхээр энэ ном маань бол ерөөсөө цэвэр шинжлэх ухааны бүтээл байгаа байхгүй юу? Цэвэр яг бидний өдөр тутмын амьдралд эерэг нөлөө авчрах үйс үр дүнг харуулсан шинжлэх ухааны бүтээл байгаа юм а. Тийм учраас би энэ номыг бас та бүхэнтэйгээ хуваалцъя гэж шийдсэн. Ер нь бол генетик гэж юу вэ гэдэг дараагийнхаа хэсэг рүү оръё л доо. За генетик гэдгийг биш үү бид нар ер нь генийг судалдаг шинжлэх ухааны салбар судлагдах ухтах юм байна гэж ойлгож болно. Генетик гэдэг нь судлагдахынхаа нэр юм байна. За ген гэж юу юм бэ гэхээр ген бол зүгээр ерөөсөө ийм юм байна. Бидний бие хаадгалагдсан зааварчилгаа эсвэл мэдээлэл гэж ойлгож болно. За генийг бид нар шууд тэдэн килограмм жинтэй, тэдэн сантиметр, миллиметр, нанометр юу гэдгийг дециметр гэж хэмжиж ерөөсө болохгүй маань л да. Яагаад гэхээр энэ өөрөө мэдээлэл юм байна. Тийм учраас энэ мэдээллийг хэмждэг нэгж нь BPS баха. Нэг ийм өөр нэгжээр хэмждэг ийм нэгж юм байна. Тэгэнгүүт ген бол ерөөсөө өөрөө яг энэ бидний бие ДНХ-д байгаа мэдээлэл генетик нь түүнийг судалдаг шинжлэх ухааны салбар ухагдах. Тэгвэл эпигенетик гэдэг нэг ойлголт явж байгаа. За эпигенетик өөрөө яадаг вэ гэхээр гений мэдээлэл орчноос хамаарч хэрхэн хувирч өөрчлөгдөж болдгийг мэдээлэл нь өөрөө өөрчлөгдөн гэсэн үг. Мэдээлэл хэрхэн ажиллаж болдгийг судалдаг бас нэг шинжлэх ухааны салбар судлагдах нэг эпигенетик гэж хэлдэг юм байлээ. За би генетик судлаач бол биш шүү. Зүгээр генетик судлаачдын хувьд би бол энгийн хүн шүү дээ. Тэгэхээр энгийн хүний ойлголтоор би энгийн олон нийтэд зориулж мэдээлэл бэлдэж байгаа учраас алдаа оноотой бүр мэрэгжлийн хүмүүсийн төвшөнд бол ярьж чадахгүй гэдгийг та бүхэн манаас зөвөр ойлгоорой. За ингээд номынхаа яг үндсэн хэсэг рүү оръё. Номын үндсэн хэсэг дээр бол ном маань нэг 10 бүлэгтэй байсан. За би юу яасан шүү энэ нөгөө маш олон төрлийн мэдээллүүд дурдмаар хэлмээр юмнууд байсан болохоор мэдээллүүдээ бүгдийг базаад ингээд цаасан дээр тэмдэглэгээ хийгээд гаргаад ирсэн. Тэгээд чухал шаардлагатай юмнуудаа цааснасаа байн харнаа.
За ер нь бол ном маань 10 бүлэгтэй. За эхний 5 бүлэг дээр бол бүлгийг тусад нь 5 өөр төрлийн мэдээлэл болгож бэлтгэсэн. Тэгээ 6 7 дугаар бүлгийг базаад 1, 8-9 10 дугаар бүлгийг базаад 1 болгосон. Ингээд нийт ер нь 7 төрлийн мэдээллийг би та бүхэнд одоо хүргэнэ. За ингээд нэгдүгээр хэсгийг эхлэе. За нэгдүгээр мессеж нь бол ген дангаараа одоо таны хувь тавиланг одоо шийддэг хүчин зүйл биш юм а гэдгийг эмч маань нотолж бичсэн байсан. За юу байсан бэ гэхээр эмч маань олон одоо өвчтнүүдэд эмчилж явах явцдаа өвчтнүүдийн амнаас нэг л үгийг сонсч байсан. Өөрөөр хэлэх юм бол өвчтнүүд маань шинжилгээнийхээ хариуг сонсох, өвчтнийхээ оншийг сонссны дараа маш одоо нэг үгийг маш олон удаа давтчихсан байна л да. Олон хүмүүс тэр юу вэ гэхээр манайх угаасаа ингээ гений хувьд одоо ийм өвчтэй. Манай гэр бүл бүгдээрээ ийм өвчтэй юм чинь одоо би угаасаа ингээд өвчгөн тодорхой юм байна. Энэ өвчнөр өвчлөн тодорхой юм байна. Эсвэл миний генд бичигдсэн байсан учраас би ер нь энэ өвчнөр ер нь ингээд л өвд болох юм байна гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо зүйлсүүдийг маш олон удаа ярьж исэн байна. За тэгэнгүүт энэ чинь анзаарсан нэг зүйл бол юу вэ гэхээр хэрвээ ген одоо тий үнэхээр ингээд таны одоо ингээд бүхнийг ингээд шийддэг байсан юм болвол яагаад ижил гентэй хүмүүсийн одоо амьдрал эрүүл мэнд тэс өөр байгаад байгаа юм бэ гэдэг асуултыг өөртөө тавьсан байна л да. Шинжилгээ ухааны асуулт гэсэн үг. Би өмнөх бичлэгээрээ нөгөө шинжилгээ ухааны судалгаа хийж байгаа хүмүүст шинжилгээ ухааны асуултаа хэрхэн тавих вэ гэдгийг дээр нэг баг зэргийг нэлжсэн. Тэгээ өмнө дээр дахиад нэмэлтээр энэ дээр бас явж лээ л да. Шинжилгээ ухааны асуултыг гаргахад ер нь мэдээж мэд хэвийн мэд зүйлсийг хэвийн биш яагаад гэдэг асуултаар бас бид нар асууж болно. За энэ дээр бол эмч маань яг энэ эрдэмтэн маань энэ асуултыг асуусан байгаа. Ижил гений өгөгдөлтөнд бол яагаад тэр хүмүүсийн амьдрал өөр байгаа юм бэ? Өвчлөх одоо өвчнийхэн түүхэд хүртэл яагаад өөр байгаа юм бэ? Зарим нь өвдөд яагаад зарим нь өвдөхгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг одоо эмч маань өөртөө тавьсан байгаа. Тэгээд үүнийгээ ингээд судлаад ингээд үзээд за ер нь бол ген дангаараа тухайн хүний амьдралын одоо хэв маяг яаж амьдрахыг ерөөсөө шийддэг юм байна. Ген эрсдэл үүсгдэг гэвэл тийм. Одоо та гений таны одоо генний одоо төвшөнд өгсөн мэдээлэл те ямар нэгэн эрсдлийг үүсгэх боломжтой гэвэл тийм. Энэ эрсдэл мөн үү тийм. Гэхдээ тэр эрсдэл байлаа гэдэг нь та тэр тухайн одоо тийм эрсдэлтэй шууд тулгараад тэрийг бодитоор бий болгоно гэсэн үг биш юм байна л да. Харин эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой нэг зүйл нь түүнийг ойлгох явдал юм байна. Ойлгох явдал юм. Генийн мэдээлэлээ ойлгох явдал юм байна. За ингээд нэгдүгээр бүлгийн гол санаа бол та генээ ойлгоод эрсдлээс өөрийгөө бүрэн сэргийлэх боломжтой. За хоёрдугаар бүлэг рүү орцгоё. За хоёрдугаар хэсэг юу вэ гэхээр ген ер нь бодит амьдрал дээр яаж ажилтг юм бэ гэдгийг тайлбарласан байсан. За ер нь бол олон хүмүүс генийг одоо өөрчлөгдөх боломжгүй гэж ойлгодог гэж өмнөх хэсэгтэр хэлжсэн шүү дээ тий. Тэгэхээр эмч маань юу гэж хэлсэн бэ гэхээр бодит байдал дээр шүү дээ ген гэдэг нь ганцаараа юм дангаараа ажилтдаг систем биш юм байна л да. Одоо гений мэдээлэл байлаа гэд мэдээлэл нь өөрөө ингээд одоо сайн дураараа ажиллаад байдаг зүйл ерөөсөө биш юм байна. За хэдүүлээ үүнийг номтой ч юм уу мэдээллийн датабейстэй зөвлөе л да. За жишээлбэл та нэг гэрт чинь ингээд нэг номнууд байгаа даа тий. Аль нэг номыг нь та авч уншихгүйгээр тэр номон дотор юу байгаа, түүнийг хэрхэн ашиглах, юу хэрэгтэй хэрэггүй талаар энэ ном юу гэж бичснийг бид нар хэзээ ч ойлгохгүй шүү дээ тий. Ген яг энтэй адилхан гэж байгаа байхгүй юу. За мэдээллийн датабаз гэж та зөвлөж яриа. За жишээлбэл судалгаа хийхдээ та баахан дата цуглуулчлаа. Тэгээд тэр цуглуулсан датагаа та өөрөө уншиж ойлгохгүй юм бол тэр датагаар юу хийх юм? Ямар үр дүн гаргах юм? Тийм биз дээ тий. Тэгэхээр ген өөрөө яг ийм л юм байна. Тэр дата ч юм уу тэр ном дангаараа тэнд байлаа гэд тэр ямар нэгэн нөлөө ерөөсөө өөрөө үзүүлж чадахгүй шүү дээ. Амьгүй зүйл учраас. Гэхдээ түүнийг бид нар идэвхжүүлж болно. Өөрөөр хэлэх юм бол амьтай хүн гэдэг зүйл өөрөө одоо би өөрөө тийм ээ тэр дата мэдээллүүдийг ашиглаад дүн шинжилгээ хийгээд уншаад анализ хийгээд шүүн тунгаагаад ингээд үзэх юм бол тэр датагаар бид нар ямар нэгэн төрлийн амьтай зүйлийг хийж болно. Ген яг үүнтэй адилхан гэж энэ хүү зохиолж тайлбарласан байгаа байхгүй юу? За өөрөөр хэлэх юм бол та цаг, энерги, эрч хүч тийм үү? За тэгээд одоо юу гэдгийг дадал хандлага одоо өдөрт юунд илүү зарцуулаад байна? Яг түүнтэй холбоотой таны гений мэдээлэл идэвхждэг гинэ. За жишээлх юм бол одоо юу гэдэг чинь ярих туртай хүмүүс гэж байдаг шүү дээ. Аль амар ярих туртай, talkative гэж ярьдаг те. Яриа хүмүүс гэж бид нар ярьдаг шүү дээ. Яриа хүмүүс ингээл
Яриал ах юм бол тэр яриасаг гэдэг гений мэдээлэл нь улам итгэвчээлэн. Ярихгүй байх сонголт тэдэрт байгаа юу? Бага. Ярихгүй байчих юм бол тэр яриасаг тэр гэсэн тэр гений мэдээлэл маань өөрөө итгэвчгүй тэндэ байж лэн. Бүр унтчих болно гэж байгаа байхгүй юу? За тэгээд дараагийн нэг жишээ юу вэ гэхээр эмч маань ингэж хэлээд байгаа. Ижил гений өгөгдөлтөй мөртлөнгөөсөө шал өөр сургуульд сураад, шал өөр эрдэм боловсрал аваад, шал өөр одоо ажил төрөл хийгээд өөр хот, өөр суурин газруудад амьдарсан хоёр хүний эрүүл мэнд амьдрал шал өөр нэ гэж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол тэр хоёр хүний хор тавдраар одоо өвчлөх эрсдэл өндөр. Альва нэг одоо тусах ижил төстэй өвчлөлөөр одоо өвчлөх магадлал нь хоёуланд нийцлэх нь байгаа. Гений мэдээллийн хувьд. Гэхдээ тэр хоёр хүмүүсийн хийсэн сонголт тэр хоёр хүний амьдралыг шал өөр түвшинд авчиж байна гэдэг ийм судалгаа туршилтыг Шарад би Пол эмч маань өөрөө хийсэн байгаа юм. За тэгээд үүнээс хамаарат гол санаа юу вэ гэхээр ген бол дангаараа юу ч биш. Дангаараа юу ч хийж чадахгүй. Харин бидний хүн таны өөрийнт нь өдөр тутамдаа хийж байгаа сонголтууд чинь тэр гений ажилуулах уу, ажилуулахгүй байх уу, идэвхжүүлэх үү, идэвхжүүлэхгүй байх уу? Магадгүй тэр генийг ямар одоо үйл явц болгож яаж хувирах вэ гэдгийг шийддэг гол зүйл бол таны өдөр тутмын амьдралын сонголт, таныг одоо таны байгаа хүрээлэн буй орчин байх нэ. За ингээд 2 дугаар хэсэг маань ген бодит амьдрал дээр яаж ажилладаг тухай ингэж хэлсэн бичсэн байна. За ингээд 3 дугаар хэсэг рүү орцгоё. 3 дугаар хэсгээр бол эпигенетикийн тухай дэлгэрэнгүй бичсэн байсан. За 3 дугаар хэсэг дээр эпигенетик гэж юу нь яг юу юм бэ гэдгээ жоохон дэлгэрэнгүй хэлсэн байсан. За эпигенетикийг би өмнөх нөгөө эхлэл хэсэг дээр ярьжсэн шүү дээ, тий. Ген орчин тойронтойгоо харилцан хамааралтай хэрхэн ажилдгийг одоо судалдаг шинжлэх ухааны салбар одоо ухагдах салбар одоо судлагдах юм байна гэж хэлжсэн. Энийг бид нар хид хідэн одоо бодит одоо өвчтний одоо түүхээс энэ эмч маань нотолж гаргаж ирсэн байсан л да. За нэгдүгээр жишээ илүүдэл жинтэй эмэгтэй хүн байсан. За илүүдэл жинтэй эмэгтэй хүнийг эхлээд генийн төвшөнд гений шинжилгээ хийхэд эмэгтэй маань тархалталт гэдэг одоо өвчлөх эрсдэл өндөртэй гений мэдээлэлтэй байсан. За окей. За ийм гений мэдээлэлтэй юм байна. За тэр мэдээлэлээ өөрөө идэвхжүүлээд тархалцсан юм байна. За окей. За эмэгтэйд эмчилгээ хийж эхэлсэн. Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт тийм үү? За тэгэл шаардлагатай нөгөө зүйлсүүдийг хасах. Энэ бүх төрлийн эмийг одоо үйл ажиллагаа хэрэгжүүлсэний дараа эмэгтэй маань хэвэн жиндээ очсон. За мэдээж эрүүл мэндийн байдал эрс сайжран зөв цусны даралт буурна. За тэгээд цус гой шингэрнэ. Зүрхний одоо зүрх өглөлт нь багассан. За чихрийн шижинд буурсан гэд маш олон сайн үзүүлэлтүүд байсан. Гений шинжилгээ хийж үзсэн байна л да. Гений шинжилгээ хийж үзэхэд генийн төвшөнд таргалах өвчлөөр одоо өвчлөх эрсдлийн мэдээлэл байсан уу гэвэл байсан, хэвээрэл байсан. Ерөөсөө өөрчлөгдөг байсан. Гэхдээ идэвхжлэлт нь буурсан байсан. Идэвхгүй болсон байсан гэсэн үг. Идэвхгүй болсон байсан гэсэн үг. Бүр баг ингээд маш багассан байсан гэсэн үг. За дараагийн нэг одоо жишээг би та бүхэндээ дурдъя. За дараагийн нэг жишээ юу вэ гэхээр чихрийн шижин өвчин. За чихрийн шижин өвчнөр өвчлсөн өвчтнүүд төр хийсэн одоо туршилт судалгаагаар юг гаргаж ирсэн бэ гэхээр ер нь бол ингээд хүн төрөлхтөн бид нар бүгдээрээ ер нь хамгийн анханасаа бол хоол тэжээлийн хомсдолтой гэдэг гений мэдээлэлтэй төрж байгаа юм байна. Ер нь одоо хүртэл тэр гений мэдээлэл хадгалаастай л бидний бид явж байгаа юм байна. Бүх хүнд байгаа гэсэн үг. Хоол тэжээлийн дут хомсдолтой гэдэг гений мэдээлэлтэй. Тэгмүүд энэ гений мэдээлэл орчин үеийн одоо хүмүүс бидний өдөр тутмын амьдралын хэв маягтай зөрчилдөд байдаг. За энэ зөрчил юу үүсгээд байна гэхээр нөгөө нэг инсулиний үйл ажиллагааг доголдуулаад байгаа. За энэ доголдлоос болоод чихрийн шижин гэдэг өвчин үүсээд байгаа юм байна. За энийг бол ингээд чихрийн шижинтэй өвчтнүүд дээр хийсэн судалгаагаар тогтоосон. За тэгээд энэ хүмүүс дээр яасан гэхээр ерөөсөө тэр юуг нь мэдээж хоол тэжээлийн илүүдлийг бууруулах, сахарын хэрэглээг нь бууруулах, за магадгүй ямар нэгэн одоо өөр чихрийн шижин одоо өвчнийг үүсгэж болох өөр олон хүчин зүйлүүдийг ингээд хийсний дараа яасан бэ гэхээр тэр нөгөө нэг
инсулины одоо үйл ажиллагааг доголдуулаад байгаа гений мэдээлэл маань бас идэвхгүй болж буурч эхэлж байна гэсэн ийм нотлохыг бас эмч маань гаргаж хэлсэн байсан. За тэгээд дараагийн нэг зүйл бол хор тавтартай өвчтөн дээр хийсэн туршилт байсан юм байлээ. За тэгэхээр хор тавтар гэдэг бол ийм олон алхамтай процесс гэж эмч маань хэлсэн. Хүн ингээл нэг л өдөр шууд ингээл хор тавтар тусчдгүй юм байна л да. Хор тавтар гэдэг одоо оншийг сонсох хүртлээр бидний бие организм маш олон одоо процессуудыг даван туулаад ингээд үе шатуудыг даван туулдаг юм байна л да. Тэгэхээр тэр процессуудыг ингээд даван туулж явах хэвцад бидний ДНХ-д байгаа нөгөө гений мэдээлэл маань тэр процессуудыг одоо нөгөө нэг юу гэх юм бэ? Процессуудад хариу одоо үйлчлэх үзүүлэлт нь маш бага одоо байх юм бол энэ юугаар хор тавтраар өвчлөх магадлал бас эрсдэл нэмэгдэж байна гэж ойлгож байгаа байхгүй юу. Тэгэхээр хор тавтар гэдэг өвчнөөр өвчлөхөөс өмнө хүн хамгийн эхлээд стресс, амьдралын буруу хэв маяг, одоо буруу хооллолт тийм үү. За тэгээд одоо янз бүрийн хор тавдрын вирусээр өөрийгөө өвчлүүлэхэд эрсдэлд аваачих. Энэ одоо сонголтуудыг хийсний эцэст номер 1 зүйл нь одоо хурц хэлбэр өрөвсөл байдлаар бидний бие дээр илэрдэг юм байна. Өрөвсөл байдлаар илэрдэг юм байна. За энэ өрөвсөл байдлаар илэрснээ бид нар уг хүнсээр нь сайн амжилтгүй болвол энэ өрөвсөл маань даймжирсаар агаад дутуу имжлэгцээр агаад явсаар агаад хор тавдар болдог байгаа байхгүй юу? Хор тавдар болдог. Тэгэхээр бид нар хор тавдраар өвчлөхгүй тулд байхж болох эрсдлүүдээс өөрсдөө хамгаалж хэрэгтэй байх нэ. Хэдийгээр та хор тавдраар өвчлөх эрсдлийн өндөртэй гений мэдээлэлтэй байсан ч гэсэн та энийгээр өвчлөхгүй байх, үүнээс урьдчилан сэргийлэх бүх нөхцлүүдийг өөртөө бүрдүүлж амьдрахыг хичээх хэрэгтэй юм байна. За бид нар одоо ярьдаг шүү дээ, эмэгтэйчүүдийн дунд папиллома вирус гэдээ байдаг. За папиллома вирус болвол эмэгтэй хүний хор тавдрыг одоо үүсгэдэг вирус. За энэ вирусээр өвчсөн эмэгтэй болвол одоо нөгөө маань илүү өрөвсөх магадлал өндөртэй, байн өрөвсөд идэг. Тэгэхээр энэ вирусыг идэвхгүй байлгахын тулд бид нар биеэ өрөвсүүлэхгүй байх, тийнийг идэвхгүй байлгах сонголтуудыг хийх хэрэгтэй байх нь. Үүнтэй мөн адил илэгний хор тавдар. Өөр одоо юу гэдэг арсны хор тавдар. Бөөр, одоо уушиг, одоо юу гэдэг улаан олоо. Одоо юу гэдгийг тарих тийм ээ. Энэ олон хор тавдруудыг бид нар үүсэхгүй байхын тулд биеэ өрөвслөөс ашиглаар их сэргийлэх хэрэгтэй байдаг байх нь шүү. За тэгээд одоо энэ бүлэгт дараагийн нэг одоо чухал дурдсан нэг зүйл бол ген болол биш үү тий, суур харин өвчнийг бодит болгодог зүйл нь бидний өдөр тутмын амьдралын хэв маяг юм байна гэдгийг л дахин дурдсан байсан. Тэгээ би үүн дээр давхар хэлэхэд би өмнө Power of Habit буюу дадал зуршлын хүч гэдэг номыг уншиж исэн англи хэл дээр. Тэгээ би энэ номыг уншиж байхдаа бол энэ ном дээр гарч байгаа тэр Power of Habit буюу дадал зуршлын хүч гэдэг ном дээр гарч байгаа үндсэн одоо гол санаа энэ генетикийн эрүүл мэндийн тухай бичсэн ном. Энэ хоёрын санаа яг таарад байгаа байхгүй. За жоохон хазаачлаа. Буцаас өдрөөгөө оръё. Олон хүн биш дээ гэр бүлийн хүнд нэгэн төрлийн өвчин ингээд тавтагдаад тахаар тэрийг одоо зайлшгүйгээд бодчихдаг гинэ. Ингээд манай гэрийнх удмаараа тийм юм чинь ингээд бодчихдаг юм байна л да. Гэхдээ энэ нь бол яг үнэндээ бол бас тийм биш юм байна. За би бодит жишээгээр танд хэлж өгье. Манайх ингээд удмаараа таргаа. Тэгэхээр би ингээд таргалтай байх нь хэвийн гэж ярьдаг хүмүүс байдаг. Манайх ингээд удмаараа ийм одоо хараа муутай. Тэгэхээр ингээд бүгдээрээ харааны шилцүүх нь харахгүй шүү дээ. За скол зарим хүмүүс манайх ингээд удмаараа ийм илгээр одоо нас ордог юм удамтай гэл. Миний эргэн тойрон одоо энэ ээж аав ах эгч нарын үеийнхэн за тэгэл найз нөхдийн дунд дүүнер мөнрийн дунд ч гэсэн энэ яриа явж идэг байхгүй. Тэгэхээр энэ ерөөсөө буруу ойлголт, алдаатай ойлголт гэдгийг би энэ номыг уншсанараа дамжуулж би хүмүүст хэлмээр байгаа юм. Угаасаа тийм юм удмаараа ийм юм гэдэг юм бол ерөөсөө байх боломжгүй. Гэхдээ удмаараа тэгэл тийм л юм байгаа. Өөрчлөх боломж нь таны гарт байна шүү дээ. Тийм ээ? Өөрчлөх боломж таны гарт байна. Тэгэд гэр бүлийн өвчний түүхийг ер нь бас судалж ойлгох хэрэгтэй юм байна л да. За удмаараа илэгчийн өвчлөөд байдаг бол гэр бүлийнхаа удмаараа байгаа тэр ижил амьдралын хэв маяг дадал зуршлыг анзаарч ажиглах хэрэгтэй. Тэгээд тэн дээр ямар алдаа байгаа учраас
удмаараа илэгний өвчлөлтөй байгаад байгаа юм. Тэрийг нь олж тогтоох боломжтой. Өөрөөр хэлэх юм бол удмын өвчлөлийн түүх өвчний түүхийг бид нар судална гэдэг маань биологийн газрын зурагтай зүгэрлсэн байна л да. Биологийн газрын зураг гэж ойлгож болох нь. Тэгээд энэхүү биологийн газрын зургийг бид нар харснаар та аль цэг дээр болгоомжлох ёстой вэ? Юунд анхаарах хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлох бүрэн болцоотой болно гэсэн үндсэн санаа юм аа. За тэгээд 3 дугаар хэсгээ базъя. 3 дугаар хэсгээ дүгнэе. Ер нь бол мэдээж бидний өвөг дээдэс, ээжээ аав, элен солонцоос маань ямар ч гений мэдээлэлтэй гений мэдээллүүд ирж болно. Ялангуяа хорт хавдар, чихрийн шижээ өвчнөнгөөр өвчлөх, архаг зүрхний дутагдaltaй байх энэ өвчлөлүүдээр өвчлөх эрсдэл өндөр бүхий мэдээллүүд ирж болно. Гэхдээ бид нар түүнийг өөрсдийнхөө өдөр тутамдаа хийж байгаа жижиг сонголтуудаар бас энэхүү мэдээллийг ашиглах уу, ашиглахгүй байх уу гэдгийг бас сонголтоо хийж өөрчилж болох нэ. Тэгэхээр бид нар өөрөөр хэлбэл энэ насандаа хэн байх юм, хэн болох гээд байгаа юм, яаж амьдрмаар байгаа юм бэ гэдгээ бас шийдэж болохоор ахна. За ингээд 4-5 дугаар бүлгээ базж ийсэн дараагийн хэсэг рүү оръё. За би 4-5 дугаар бүлгийг ер нь бол нэгтгсэн. За 4-5 дугаар бүлэг дээр юуны тухай гарч байгаа вэ гэхээр ер нь бол энэ генетикийн мэдээллүүдийн өөр удам дамжиж ирээд гэр бүлийн өвчний түүхийг бол ингээ үүсгдэг гэсэн энэ гол санаа байсан. За энэ бүлэгш тэр тухайн гэр бүлийн тийм ээ ийм ижил төстэй зан үйл, ижил төстэй дадал хандлагаас болоод тэр өвчлөлөөр өвчлөх магадлалыг бас нэмэгдүүлээд байна гэдэг ийм туршилтыг хийж нотолсон байдаг юм байлээ. За тэгээд би энэ дээр нэг зүйлийг ер нь бол хэлэх гэсэн. За энэ дээр нэг зүйл хэлэх гэсэн. Ингээ манайхны дунд байдаг шүү дээ. Манайх ингээ удмаараа илгээр өвчөөлөөд ингээ нас ордгоо гэх юм ярианууд байдаг шүү дээ, тий. Та нар бас зөндөл сонсчихсан байх. Эсвэл манайх ингээл эднийх удмаараа хараамуутай, эсвэл удмаараа тарган. Just ингээл тарган байх нь амар хэвийн. Удмаараа хараамуутай учраас хараамуутай байх нь амар хэвийн гэдэг ч юм уу, тий. Ингээ нэг юм удмаараа, угаасаа гэдэг юм их ярьдаг. Ийм ойлголт их байдаг. Тэгэхээр энэ бол их алдаатай ойлголт юм байна гэдгийг ойлголт өөрөө бол яг зүв байж болно тий. Яг тэгэхээр бодит факт байгаа учраас. Гэхдээ угаасаа юу гэвэл үгүй байгаа байхгүй. Угаасаа юу гэвэл үгүй. Яагаад вэ гэхээр яг ингээд ажиллах юм бол тэр биологийн газрын зургийг ажиллах юм бол тухайн гэр бүлийн бүх гишүүд тухайн өвчнөөр ижил өвчнөөр өвчлөх эрсдлээ нэмэгдүүлэх зуршилтай байна. Ижил зуршилтай байгаад байгаа байхгүй да. Тэрийг энэ эмч маань энэ бүлэг дээр маш сайн тогтоож хэлсэн байдаг. Тэр нь юу вэ гэхээр жишээлбэл удмаараа таргалттай хүмүүс байгаа. Тэнгүү тэр хүмүүсийн амьдралын хэв маяг нь угаасаа л таргалуулдаг. Тэр таргалтын гений мэдээллийг идэвхжүүлдэг хэв маягийг ингээд сонгоцсон байгаад сонгож амьдраад байгаа байхгүй юу? Юу гэдэг чинь уураг махны өөх тустай махны хэрэглээ өндөр дасгал хөдөлгөөн хийдэггүй ч юм уу. Эсвэл яадаг чи архаг ингээд ийм стрессийн түвшин байнга өндөр байлгадаг. Тэрийг өөрсдөө аюу хийвэн гэж боддог ч юм уу тий. Эсвэл ингээд шүн унтдаггүй хүмүүс байдаг чи тэрийг ингээд удмаараа тийм ингээд үгүй. Удмаараа тийм биш. Удмаараа буруу дадал зуршилтай нөтөө. Удмаараа буруу ийм зуршлаа хэвэн юм шиг ингэж ойлгох хэрэгтэй. За удмаараа хараамуутай л гэнэ. Үгүй аргагүй шүү дээ. Удмаараа ном сони ингэж тулгаж уншаад байгаа юм чи хараа нь муу байх нь тодорхой шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө яаж юм гэхээр ингээд өөрсдийнхөө хийж байгаа өдөр тутмын сонголтуудаар удмаараа гэдэг юмыг үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа ийм байдаг юм аа. Угаасаа ийм гэдэг зүйл байдгүй байх нь шүнхтөө. Бидний өдөр тутмын хийж байгаа сонголтууд тэр угаасаа гэдэг зүйлийг чи өөрчилж болдог гэдгийг энэхүү намаар харуулж байгаа. Тэгэхээр энийг цасах боломжтой гэвэл yes боломжтой. Тэрийг болвол ингээд засыг гэсэн хүн л зөв дадалд өөрийгөө дасгаж түүнийг засах боломжтой гэвэл yes боломжтой. Удмаараа тарган л гэнэгүй. Тэгэл удмаараа тарган байлаа гэдэг заавал тарган байх албатай юм. Үгүй шүү дээ. Засах боломжтой yes боломжтой. За удмаараа манайх яг энэ ингээд төрлийн хорт хавдраар өвчлөөд байдаг гэд гений мэдээллийн түвшинд бид нар олоо мэдчихлээ гэж бодъё л доо. Тэгвэл заавал тэр хорт хавдрыг бид нар тусах албатай юу? Нөө, албагүй. Бид нар Анжелина Жолиг мэдэн штэ тий. Алдарч жүжигчин ингээд ээж нь имэн гэд ингээд имэг ихэнд бүгдээрээ хүүхний хорт хавдар тусч ясан хүмүүс байгаа байхгүй. Тэгэхдээ Анжелина Жоли яасан бах нөө. Түүнээс өршлөн сэргийлэх арга хэмжээ аваад ингээд одоо зүгээр сайхан хэвээ сайхан амьдарч штэ. Тэгэхээр бид нар
угаасаа удмаараа гэдэг ийм зүйлийг бол таслан зогсоож болох нэ. Удмаараа архичин гэж бас байдаггүй. Архи уухгүй байх сонголт хүн болгонд байдаг. Удмаараа муу хүн гэж байхгүй. Муу хүн байх, сайн хүн байх сонголт бүх хүнд байдаг аа. За тэгээд энэ хүү одоо бүлгийн 4-5 дахь бүлгийн гол үндсэн санаа бол гэр бүлийнхаа түүхийг гэр бүлийнхаа өвчлөлийн түүхийг хараач. Энэ бол таны биологийн газрын зураг болдог шүү. Тэгээд энэ дээр бид нар урьдчилан сэрэг энэ биологийн газрын зургаа бид нар ойлгоснороо альва нэг эрслээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг гэдэг гол санаа энэ дээр хэлсэн байнамаа. За ингээд дараагийн хэсэг рүү оръё. 6-7 дугаар бүлгийг нэгтгэсэн байгаа. 6-7 дугаар бүлгийг нэгтгэсэн байгаа. За 6-7 дугаар бүлэг юуны тухай вэ гэхээр ерөөсөө эмийн нөлөө, за тэгээд насжилт хоёрыг батсан. За ер нь бол эмч маань хэлэхдээ хүн болгоны ерөнхийдөө ингээд гүйхэн одоо хүн болгоны бие физиолог ер нь ингээд юунд дуртай дурахгүй байх, юунд баярладаг, юунд гунхардаг, ганхардаг, юу харахаараа аз жаргалтай болдог энэ зүйлсүүд нь ерөнхийдөө ингээд том зургаар харах юм бол гүйхэн ингээд анзаарвал ижлэхэн байдаг гинэ. А гэхдээ жоохон гүнзгийрүүлээд ингээд харах юм бол гүнзгий гэдэг маань бүр генийн түвшинд очиод харах юм бол асар ялгаатай хүн болгон бүр шал өөр байдаг гинэ. Шал өөр байдаг. Ийм ч учраас нэг ширхэг, нэг төрлийн хоол, нэг төрлийн тасгал хөдөлгөөн бүх хүнд одоо тохирох уу гэвэл үгүй гэдэг энэ гол санааг эмч маань энэ дэр хэлсэн байгаамаа. За тэгээд юу вэ гэхээр хүн бүрийн нөгөө тухайн энийг одоо нөгөө задлах, тэр шимт хичээлийг нь одоо боловсруулах, альва нэг одоо биеийн одоо тасгал хөдөлгөөнд хариу одоо үзүүлэх зэрэг нь генийн мэдээллийн одоо хүчтэй эсвэл сул сулавтар зэргээс хамаарат өөр байдаг гэдэг байгаа байхгүй юу? За жишээлбэл хамгийн одоо нийтлэг жишээ дахиад яриа л да, таргалалт тийм ээ. Миний биед магадгүй генийн мэдээллийн түвшинд таргалтын генийн мэдээлэл маань магадгүй жоохон сул байдаг гэж магадгүй. Тийм учраас нэг удаа ингээд жингээ сайн барьсан чинь 10 хэдэн жил ингээд яг нэг жингээрээ нэг одоо body size-аараа ингээд явцсан байж болно. Гэхдээ энийг би бол генийн түвшинд бол өөрөө олох үндэ бол судалж үзээгүй л дээ. Тэгэхээр яг тэр тухайн генийн мэдээлэл хэр одоо их наривчлал өндөртэй, хэр наривчлал багтай, сул одоо эсвэл хүчтэй байгаагаас хамаарат тухайн одоо хүнд үзүүлэх эмийн нөлөө, тухайн хүнд одоо нөлөөлөх хоол хүнс, за тэгээд тасгал хөдөлгөөний нөлөөлөл харилцаа адилгүй өөр байдаг шүү. Тэгэхээр генийн мэдээллийнхаа шинжилгээг болж өгвөл өгчөөд өөрт тохирсон одоо тасгал хөдөлгөөн, эмийн болон эмийн бус эмчилгээнүүдийг сонговол асар үр дүнтэй байдаг гэдэг гол санаа энд яваад байсан. За дараагийн нэг юм бол мэдээж хөгшрөлт. За мэдээж бид нар насны хувьд бол ингээд нас жил ирэх тусам явж болно те 20, 30, 40, 50, 60 гэдэг. Гэхдээ бид нэр харагдах байдлын хувьд буюу биологийн насны хувьд бол бид нар залуу гэж болно. За энэ бас л бидний нөгөө генийн түвшинд одоо бас яригдах зүйл. Одоо нэг юм ор бахтай харагддаг хүмүүс байдаг штэ те. Бүр ингээд гэр бүлэрээ. Гэхдээ та тийм гентэй байвал бас азтай л та. Гэтэл та тийм гоё генийн мэдээлэлтэй мөртлөнгөөсөө нөгөөдгөө аваачаад буруу дадал зуршлаар бид бүр унтуулчих болно. Тэгвэл та эсрэгээрээ одоо гэр бүлээсээ шал эсрэг бусад гишүүдээсээ илүү одоо наснасаа хөшөө харагддаг боломжтой. Тэгэхээр ингээд насжилт одоо тий гадаад өнгө үзэмж ч гэсэн таны одоо энэ генийн мэдээлэл дээр суурлаад түүнийг хэрхэн хувиргаж байгаа тэр сонголтуудтай ч гэсэн шууд холбоотой байдаг байх нэ. За одоо ингээд хамгийн сүүлийн хэсгээ хэлье. Тэстэ нэлээд уртчлаг болж байна. Ер нь бол 8-10 дугаар бүлгийг ер нь базаад хамгийн сүүлийн хэсэг генийн мэдээлэл эцэг эхээс одоо дамжаад урагт яаж нөлөөлдөг талаар дурдсан байсан. За бас нэг дараагийн юм нь бид нар одоо энэ өөрийнхөө амьдарч байх цаг үедээ өөрийнхөө одоо генийн мэдээллийг хувиргах буюу recoding буюу дахин одоо кодлж болдгоо гэдэг хамгийн сүүлийн бас хамгийн чухал санааг эрдэмтэн эмч Шараби Пол маань дурдсан байсан. Эцэг эхийн эрүүл мэнд генийг хэрхэн бэлтгэдэг талаар тайлбарлсан байгаа бөгөөд жирэмслэхээс өмнөх одоо тий эцэг эхийн одоо хооллолт, өдөр тутмын одоо дадал, одоо муу төрлийн одоо зуршлууд ерөн дээр эхийн одоо хөвлөд бий болох ургийн бодисын солилцоо, тэгээ урагт очих генийн мэдээллийг одоо шууд шийддэг гэсэн ийм санаа байсан. Бид нар өөртөө тий өөрт өгөгдсөн генийн мэдээллийг хувиргаж сайжруулж болно. Юугаар дамжуулж вэ гэхээр ерөөсөө зөв дадлаар муу зуршлыг бид нар зөв дадлаар дарж
өөрт байгаа сөрөг одоо гений мэдээллүүдийг бид нар recoding хийж гений одоо мэдээллийг бид нар апдейт хийж болно. Энэ апдейтлэгдсэн гений мэдээллийг бид нар үр удамдаа дамжуулан өглөөлөх бүрэн боломжтой. За би энэ дээр нэг жишээ дурдъя л да. Одоо дахиад л дөрөв. Би ингээд манайхаа ингээд гэр бүлээрээ угаасаа математиктай амар муу, эсвэл маш сайн. Эсвэл манайхаа ингээд гэр бүлээрээ ер нь хэлний авьяастай. Эсвэл хэлэндээ манайх ингээд гэр бүлээрээ айгүй мууштай гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр үгүй ээ. Тийм юм ерөөсөө байхгүй. Хэлэндээ муу байх сонголтыг тэр гэр бүлээрээ хийгээд байгаа. Математиктай муу байх сонголтыг бас гэр бүлээрээ хийгээд байгаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр таны одоо хийж байгаа, өнөөдөр таны одоо үйлдэж байгаа үйл бүхэн, таны одоо сонгож байгаа сонголт бүхэн таны үр хүүхдэд бас нөлөөлдөг байх нь шүү. Танаас урган бий болох үр хүүхдэд чинь бас нөлөөлдөг байх нь шүү. Сөргөөрч нөлөөлж болох нь, эргээрч нөлөөлж болох нь байна. Тэгэхээр та үр хүүхдээ өөрөөсөө сайн яваасаа гэж боддгоо эцэг гэх гэж хаавах уу? Тэгэхээр та тэгжил бодож байгаа бол өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөрөөсөө эхэлсэн таны одоо энэ зөв дадлууд чинь таны амьдралыг сайжруулаад зогсохгүй, таны гений мэдээллийг дахин загварчилж, дахин апдейт хийгээд таны үр хүүхдэд чинь ийм сайн гений мэдээллийг дамжуулах нэ. За тэгэхээр би бол бодоод байгаа хгүй юу? Эмчийн тайлбарласнаар би тархалах магадлал өндөртэй генийн кодтой байх гэж өөрийгөө таамаглаад байгаа. Яа тэгэхээр шүлсээ зайлах харалт харгалах гэдэг тийм биетэй байхгүй юу? Гэхдээ би дасгал хөдөлгөөн тогтмол хийх, хоол ундандаа анхаарах, ер нь зөв хооллох дадал хөвшилд өөрийгөө ингээд аваацснараа 15-6 жил яг нэг биеийн пропорцоор яг нэг бие хийвийнхаа нэг жингээрээ 16 жил биеийнхаа формыг барьчиж байгаа гэсэн үг. Гэтэ нэг зовхгүйгээр ягаад тэгэхээр тэр ингээ өдөр тутам хийгээд байгаа зүйл чинь зөв миний амьдралд дадал болчихсон. Миний амьдралын салшгүй нэг хэсэг болцсон учраас би түүнийг хийгээд байгаа. Тэгээ би одоо бодож байгаа байхгүй надаас хэрвээ охин гарлаа гэх юм бол тархалттай гений мэдээлэл тэр охинд очихгүй хаа. Яа тэгэхээр энэ эмчийн хэлж байгаагаар шараад би пол эмчийн хэлж байгаагаар би гений мэдээллээ сайжруулаад зассан байх. Тэгээд надаас төрөх охин маань эсвэл хүү маань ийм тархалах гений мэдээлэлгүй эсвэл тэр гений мэдээлэл нь юм сул байх. Тэгээд шүлсээ зайлахаар тархалдаг биш. Нилээ хидэж очиж жин нэмдэг ийм одоо үр хөвгт гарах болов гэсэн зүгээр энэ миний хувь хүний таамаг л да. Тэгэхээр бид нар эцэг эхчүүд өөрсдөө та хувь хүн та өөрөө ээж аа болоогүй байгаа хүн ч гэсэн та өөрөө сайн үр удамтай болъё те. Үр хөвгтөө өөрөөсөө илүү яваасаа л гэж бодож байгаа бол өөр дөрөө ихрлээд ажиллах хэрэгтэй юм байна гэдэг одоо гол мессежийг би хамгийн сүүлд нь бас хэлэх гэсэн юм аа. Тэгээ би бас нэг жишээг өөр дөрөө бодитоор тулгарч байсан бас нэг жишээг хэлье. Би 10 жил байхдаа шугам зургийн хичээл дээр нэлээд тааруу хөвгтэйсэн. Нэг зурх гад үтсэн чинь чадаагүй байхгүй. Тэгэл за би угаасаа шугам зурхтай муу юм байна гэл ангийнхаа шугам зургийн хичээл дээр сайн эрэхтэй хөвгтүүдийг гуйгаал. Тэгэл тэдрээр шугам зургийн хичээлийг зуруулаад даалгавар маалгавар дээрээ тусламж аваад би ингээ авчдаг байсан. За их сургуульд орлоо би инженерийн ангид орсон. За инженерийн ангид орсон хүн болгоно ачигтаатлан аяа геометри гэдэг хичээлийг үздэг. Энэ бол мэрэгжлийн шугам зургийн хичээл байхгүй. За тэгээд их сургуульд тусламж хүслээ. Хин ч надад туслаагүй, туслах хүн байгаагүй. Яагаад тэгэхээр энэ амар хэцүү хичээлүүдийн тоонд ордог. Ер нь бол шинжилгээ ухааны технологийн сургууль сурж байгаа. Ер нь дэлхийн айлч одоо техникийн инженерийн сургуульд сурж байгаа хүн болгон энэ давааг давдаг байхгүй юу. Тэгээ энэ тийм амархан хичээл бас биш. Хүн болгонд амархан биш байхгүй юу. Тэгээ энэ хичээл дээр надад ингээ хинч тусалж чадахгүй болсон. Би энэ дээр өөртөөгөө нүүр тулгаас өөр ямар ч сонголтгүй болсон. Тэгээ би өөрөө хийсэн. Тэгээ яасан гэж би чадсан. Би энэ хичээлдээ бүр онц гарсан. Чи хэдэн удирал дараалж орлоо? 3 удирал дараалж орж байсан шүү. Эхний удирал бол би гарчиж байгаа. Тэгэнгүүт нөө би гарчхаач хүн чинь урам зориг аав шүү. Би өөрөө чадчихээн болж штэ гэд. Тэгээ 2 3 дахь удирал дээр дандаа онцсон. За дээр нь манай шугам зургийн хичээл дээр чинь начиртаалны геометри чи аз жаргал гэдэг багш ордог байсан. Азаа багш анги дээр ингээ бидрийг уралдуулж бодуулдаг гэсэн байхгүй. Би тэр анги дотор чинь уралдаж начиртаалны геометригийн бодлого бүр уралдаж боддог оюутнуудын тоонд орсон байлаа шүү. Тэгээ боддоо. Тэгэхээр юу вэ тэр 10 жил байхдаа 10 настай байхдаа өөрийгөө блоклцсан би угаасаа чадахгүй гэдэг бодол чинь 10 одоо 3 4 жилийн дараа их сургуулийн түвшинд очисон чинь шал өөр болоод өөрчлөгдөж болж штэ. Тэгэхээр өөрийгөө угаасаа хэлний авьяасгүй эсвэл өөрийгөө угаасаа математикийн авьяасгүй гэж бодож байгаа хүн байвал энэ бол алдаатай бодол шүү. Авьяасгүй биш та зүгээр оролдож үзэхгүй байх, өөр тохирсон аргаа олохгүй байгаа юм шиг байна. Би одоо Бурмаа гэд найзтайгаа бас их сургууль байхдаа тэдний гэр мэрт нөгөө юу яагаал шүнжэнгөө ингээл битээр чи хоноол
шугам зургийнхаа начиртаалны геометрийнхаа ватм цаасан дээр зураг зурдаг байлаа. Бидний үед чинь нөгөө автокадын програм их сайн хөгжиж байсан учраас шугам зургуудыг гараараа зурдаг байсан. Тэгээд эцэст нь ингээд хэлэхэд та одоо ямар гений мэдээлэлтэй байхаас үл хамааран таны одоо өдөр тутамдаа хийж байгаа сонголтууд, таны одоо өдөр тутам юу өмсөж зөөх, юунд цаг цаваа их зарцуулах, ямар хоол хүнсд сонгож хэрэглэх, ямар дасгал хөдөлгөөн хийх, эсвэл хийхгүй байх. Энэ бүх сонголтууд чинь таны амьдралд одоо нөлөөлөө зогсохгүй таны генийн одоо мэдээлэлд шууд одоо нөлөө үзүүлдэг. Тэгээд цаашлаад таны үр удам, танаас гарах үр хүүхдэд нь шууд одоо нөлөө үзүүлдэг ийм хүчтэй зүйл байх нэ. Тийм учраас та бүхэн маань ген гэдэг зүйл бол мэдээж таны хувь заяаг тогтоохгүй, тодорхойлохгүй гэдгийг нэгдүгээрт ойлгох хэрэгтэй байх нь. Харин тэр ген дээр байгаа мэдээллийг бид нар ойлгож авснараа альва нэг өвчин, зовлон, ямар нэгэн төрлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Түүнийг бид нар тэр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг олох боломжтой юм байна гэдгийг зөвөр нь ойлгосоо гэж би бодож байна. За тэгээд угаасаа удмаараа гэдэг зүйл бол байхгүй байгаа шүү. Сайжрах, хөгжих, сайн сайхан байх бүх сонголт таны гарт байна. Ингээд өнөөдрийн бичлэгтээ надтай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэгүүд дээр илүү чанартай, илүү хүртээмжтэй мэдээлэл өгөхөөр хичээн ажиллах болно. Ингээд анхаарал хандуулсан явдалд маш их баярлалаа.